Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. За сайн байцгаана уу? Орой минь төргий удаан хугацаанд уулзсангүй. Мөрөгийн шоу нэвтрүүлэг NBA Trade Deadline Special-аар эргэж ирж байна. За өнөөдрийн нэвтрүүлэгт надтай солилцоо 8 ер нь багууд юу хийх талаар ярихаар Азабогийн лайвын хөтлөгчд Азабогийн хоёр ирсэн. За орой минь төрөө. Йоо. За орой минь. За хөөс манай хоёр ч одоо Азабогийн лайв гэж ер нь нэлээ эрчимжээд яваад байна. Сэн сайхан юу лайвын талаар бас хуучлаач. Сэн сайхан ер нь юу болох гээд байна? Яван даваар нэвтрүүлэг болох гээд юм шүү. Ерөнхийдөө манай лайвыг өнөөдөр зочин хөтлөгчөөр түмрах ажиллаж байна. Ерөнхийдөө яг бүтээр ингээд лайв хийгээд нэлээд хэдэн дугаар явахад цааш тэр нь үрдүүлээд хийх юм бодолтой байгаа. Ер нь бодсон юм бол нэлээд байгаа. Тэгээ цаг хугацаа ер нь бол харуулах баха. Өнөөдрөөс ингээд бүр студид ирж байгаа юм шүү дээ. Би зочин болоод Азабогийн лайвын. За богийн юутай. Сайн байна уу? Бай. За сайн байцгаана ажлын амжилт хүсье гэдэг. Тренд өгөхтэй болчиход байгаа. За тэгээд Төмрахаас юунд оролцож байна. Тэгээд бидэд ерөөдөө Азийн богийн лайв гэсэн. Лайвд Төмрахаас очноор урддаг. Тэгээд лайв маань бас одоо цаашдаа бас өргөжөөд бас явж байгаа. За олон юм яриад яах вэ тийм ээ. За юуны өмнө бас нэвтрүүлгийн хамтран ажиллагч Noble Wine, Jersey Zone, Заяа Бэлгээ шопын хамт олондоо бас баярлалаа гэдгийг хэлчихье. За өнөөдөр Trade Deadline гэхдээ гурлаа яг нэвтрүүлгээ бичиж байгаа энэ цаг үед бол олигтой том 8 болоогүй байна. За маргааш нэвтрүүлэг орой үзэж хүрж байгаа үед бол 8 эхнээс яваад эхэлж баг. Гэхдээ маргааш бас бид 8 талаар ярьж болно. Ерөн зүгээр яг том 8 болоогүй юм чи яг ямар багууд 8 хийгээсэй гэж байгаа юм бэ? Азаа түрүүн бас нэлээ юм бэлтгэсэн байж ах шиг байна шүү дээ. Айл ал багууд юу хийсэн? Нээцээс бусдыг яриад хөө гурлаа. За ер нь бол би бол ингэж бодож байна л да. Контендер буюу одоо нөө дээшээ нийлэх үзэх магадaltaй багууд ерөнхийдөө том солилцоо хийх бол одоо зайлшгүй шаардлагатай болсон гэж бодож байгаа. Яагаад гэвэл Brooklyn гэдэг уусаа довтгоон чиглэсэн маш аюултай тоглогчтой нэг болсон учраас бусд багууд бас юу довтгоон чиглэсэн тийм сайн тоглогч нар авах ерөнхийдөө шаардлагатай гэж би бол бодож байгаа. За тэгэд юунаас эхлэх вэ? Одоо Brooklyn-тэй нэг бүсэд тоглож байгаа. Богийн аль багаас эхлэх юм? Бостноос эхэлчих үү? За тэгээ Бостоноос эхлэв. Бостон ч ер нь нэг л жоох эвгүй байгаа шүү дээ. Энэ залуу бүрэлдэхүүнтэйгээ 3 удаа бүсийн финалд хүрсэн тулцсан амжилт нь болчиход байгаа юм уу? Одоо финал бол жоох хоолж харагдаад яг өнөөдрийн байдлаар тий. Тэгээ Бостон гэх юм бол сая ерөнхийдөө бас яалаа л да нөө дасгалжуулагчтайгаа нэлээд асуудалтай боллоо. Солин солихгүй дээр ярилцлаа. Сүүлд бол Jaylen Brown-аас солино гэдэг тэгээд Kemba бас явуулна гэсэн. Миний хувьд одоо Босныг ингэж л бодоод байгаа л да. Kemba бол ерөөдөө төлхөө довтох чиглэлийн холбогчтой. Хамгаалтанд төдийлөн бас тийм сайн биш аа. Ерөөдөө хамгаалтанд сайн мөртлөөсөө нөгөө хоёртойгоо илүү их дамжуулт өгсөн гоёхныгаа тоглуулсан тийм холбогч би бол нэгдүгээр ирээсэй гэж хүсэж байгаа. Тэгээд сүүлийн үед бол Босны шин залуу төвөндөлч Williams гэдэг залуу ер нь сайн тоглож байгаа. Гоё. Тэгэхээр баг Tristan Thompson-ыг ажилгүй болох гэдэг гэж бол хараад байна. Богийн Бостон дээр ямар комент? За би Бостонгийн хувьд ерөөдөө сая сүүлийн үед их шуугаад байгаа асуудал Smart-ыг явуулна гэдэг байгаа тийм. Smart-ыг драфт ирэхээр Орландотой Fournier болон энээр Aaron Gordon-оор солино гэсэн яриа гараад байгаа. Тэр бол ерөөдөө Бостонд их ашигтай харагдаад байгаа. Яг нь Smart нь хамгаалтан дээр сайн ч гэсэн Fournier болон Gordon-ыг авчил. Gordon бол хамгаалталтаа бас гайгүй тоглоод байгаа. Самбраас авна. Тэгээ Fournier бол бас тоглолт найруулдаг. Тэгээ Франц шиг шавын тоглож байгаа. Тэгэхээр тэр 8 болох болоо яах вэ гэж бас хараад байж байгаа Бостон гэдэгтэй. Smart ч одоо сүүлд Рондо энэ төр тоглож явах үе одоо Бостон хамгийн удаан тоглолцсон үе шүү дээ. Тэгээд яг бас удаад энэ арай жоох үнэлгээ гайгүй байгаад тэр нь ер нь соличих гэж байгаа бол Бостон ер нь бол ямар нэгэн том өөрчлөлт хийхгүй бол яг энэ бүрэлдэхүүн явахгүй гэдэг нь ойлгомжтой байна шүү дээ. Гэхдээ чи Smart явчвал Бостны хамгаалалт бараг хэцүү юм шиг. Яг зүрүүлээд нөгөө тэр Гордон хүрээд ирчүүл хамгаалалт арай гайгүй болох байх. Гэхдээ Jaylen Brown би бол зүгээр ингэж бодоод байгаа хоёр араа. Jaylen Brown, Jason Tatum гэдэг энэ хоёр залуу яг нэг ижил төстэй тоглолтоо баг байрал давтсан хоёр залуутай нэлээд үзлээ шүү дээ. Тэгээд сая Jaylen Brown-ыг ч гэсэн нэр 8 дээр яригдаад лээ. Тэгээд би зүгээр хувьдаа энэ хоёрыг одоо салах цаг нь болсон байгаа юм шүү дээ. Тэгэхгүй хоёулаа том гэрээтэй тий. Хоёулаа ингээд адилхан хоорондоо бас нэг юм чинь бас өрсөлдөө явж байгаа шүү дээ. Мэдээ баг дотор ч гэсэн. Тэр аль нэгийг сонгоод баг Tatum-аа сонгоод Brown-ыгаа явуулаад ер нь л Бостны том өөрчлөлт хийх. 2000 оны их үеийн Картер Маккердо шиг байна. Яг зөв тэгж анзаарагдаад байгаа байхгүй. Тэгээ ер нь Бостон том өөрчлөлт хийхгүй бол бид нар Бостон одоо Нетстэй өөрчлөлт хэмжээний Бакстай Сиксерстэй өөрчлөлт хэмжээг хэцүү болчиход байна шүү дээ. За дараагийн багийн тэгвэл Фили яах юм? Фили өөрчлөлт хийх шаардлага байна уу? За Филийн хувьд бол одоо
сүүлийн үед лоурийг аавна гэсэн аягүй тийм нэлийн шуумтай явж байгаа тийм. Энэ бол би лоурийг бас Филийг үед авчвал бас хэрэгтэй гэж бодож байгаа. Филийг гэх юм бол одоо Эмбид гимсэн ч гэсэн ерөнхийдөө багийн тоглогч нар нь хамгаалалт тоглохын жиг хожоо яваад байгаа шүү дээ тийм. Тэгээд яг плей-оффт одоо лоурийн туршлага болон одоо тоглолт найруулах тэр арга барил их хэрэг болно гэж бодоод байна. Чадвар нь хэрэгтэй л гэж бодоод байгаа юм. Богийн Филийг юу гэж харж байна? Би бол Филийг бол энэ жил их гоё амжилттай нэг харж байна. Док Ривз тасалжуулагч бас арга барил их зогцож байна. Тэгээ Эмбид байхгүй ч гэсэн одоо Бен Симс бол хамгаалтанд бол үнэхээр сайн тоглож байгаа. Жижиг тоглогчдыг хамгаалахад үнэхээр сайн байна. За Табиас Харрис бол тоглолтын төгсгөлөөр бас бөмбөг авч шахаж довтолж байна. Энэ нь бас юуны хувьд бол их гоё болж байна. Тэгээ солилцоо мэдээж хийх авраг голыг гэж бол солилцоог мэдээж шаардлагатай. За яагаад шаардлагатай вэ? Бруклинийг хожих шаардлага гарч ирнэ. Филид тэгэхээр Лаврироо мэдээ зүтгэх баг. Тэгэхээр Лавригийн хувьд болохоор 25 сая долларын жилийн 25 сая долларын цалингийн саналтай байгаа өөрөө бол. Тэгээд тэр нь Филид ямар хоо бас санхүүгийн хувьд ямар боломж байна гэдэг нь бас их сонирхолтой байгаа даа. Тэгээд Филид бол Лавриг бол зогцно гэж харж байгаа. Тэгээ яг хоо түрүү богийн дурдаад өнгөрлөө шүү дээ. Дасгалж Док Ривзийг те Эмбидгүй хожоод байна. Чухал тоглолтууд хожоод одоо бүсээ тэргүүлээ явж гин гэдэг бол шинэ дасгалж өгч ирээ дуу хоолой тоглолтын арга барил бол гоё болж гин тийм үү. Тэгээд саяны тэр хэлгээр хэрвээ Лаври ирчих юм бол Бен Симсийг нэг бөмбөгтөө тоглох юмнаас нь жоохон чөлөөлөөд Бен Симс ч одоо 1-4 номерын байрал хангалттай тоглохоор шүү дээ. Хамгаалахаар довтлохоор тий. Тэгэхээр Фили бол үнэхээр энэ 8 болчвол үнэхээр гоё болох бах. Тэгээд Лаври тэр нэг 25 сая доллар бол одоо энэ цаг үед лиг юу юм бэ? Асуудал биш шүү дээ. Тийм ээ. Авраг авч л байвал энэ хэмжээний зайлшгүй. Зүгээр Лаврыг нэг өсөж байгаа юм чинь дорож 2 жилийн гэрээ гэдэг байгаа тий. Тэгэхээр төрсөн хоттоо очоод тоглол Лаври бол дуртаад байх бах. Тэгэхээр Фили бол энэ дээр актайхан болчих болов гэж бодож байна. За тэгвэл яг нөө Лавригийн одоо тоглож байгаа баг Торонто Raptors чинь энэ жил бол нэлээд доогоор яваад байна. Хэцүү болчлоо. Торонто ер нь багаар задлж магадгүй болчлоо. Норман Паул нь 8-нд яригдчихлээ, Лаври яригдчихлээ. Ингээд Торонтогоос бол бид нар нэг юм хүлээхгүй байхаа тий. Тэгээд Торонтогийн талаар ч одоо бид нар өмнөх нэг лайвраас ярьсан. Ерөнхийдөө Норман Паулаас баг бусд нь одоо энэ жил баг гавьж байгаа нөхөрийг харагдахгүй байгаа шүү дээ. Норман Паулын хувьд бол карьерийнхаа хамгийн оргил үзүүлэлтүүдийг үзүүлээд явж байгаа. Тэгээд тэрийгээ бас Лавритай хамт ер нь зарна гэдэг тийм шуумтай байгаа. Тэгсэн дээр л дээ одоо нэг үнэлгээтэй байгаа тэр нь зараад явуулаа. Тэр хэмжээний цалингийн өгөхгүй л байлгүй дээ Торонто өөрсдөө авралт өгөхгүй юм чинь. За ингээд дорн төсөлт чинь энэ багуудаас гадна нэг баг байгаа нь Milwaukee шүү дээ. Milwaukee PJ Tucker очоод жижиг тавтаар тоглох боломж нэгдчихлээ гэж би харж байгаа шүү дээ. Тэглүү энэтэй бол санал нэг байна. Богийн их дуртай байгаа шүү дээ. Би бол за богийн юу сонсоод байвал те. Яг Milwaukee бол юу байгаа л да. Одоо плей-оффт гарч ирээд яг тоглолтын бас төгсгөлийг муу хийгээд байгаа. Тэгээд эсрэг багууд нь Milwaukee-г хамгаалах арга болц 2-3 хамгаалт хийгээд байгаа тийм. Тэрийг бол бүх хүмүүс мэдж байгаа. Тэрнийг за Tucker хамгаалт бол ойлгомжтой. Мэдээж бүх байрал дээр төвийн тоглогчийг хүртэл хамгаалаад байгаа шүү дээ. Тоглоом дээр болохоор Tucker-ыг ганц ашиглах нь 2 жавжил байгаа. 2 жавжны шийдэлтийг бол нодлон жил биш хаартантай байхдаа бол сайн гүйцэтгэж байна. Тэргүүлсэн шүү дээ лиг. Тийм тэр нь одоо яг Milwaukee хэрэгтэй байна гэж би бол харж байна. Тэгээд Tucker бол их зөв солилцсон л гэж харж байгаа Milwaukee-д бол. Bucks-ийн энэ жил финал гарах баг мөн үү? Энэ зөвхөн энэ солилцоогоор дүгнэхэд. Биш. Арай биш үү? Арай биш. Milwaukee ч одоо би бол яхаа ингэж бодоод байгаа шүү дээ. Урд тоглолтыг дахиад нэг тийм нэгээс нэг тоглолт манай авч чадамжтай тийм хүн илүүлэх хэрэгтэй юм шиг санагдаад байгаа даа. Drew Holiday бас нэг л болж өгөхгүй байгаа дээ нөө. Drew Holiday гэхдээ Milwaukee сүүлийн 14 тоглолтод баг 13 хожиж ирнэ. Амжилт нь бол ахиж байгаа. Гэхдээ би энэ хангалттай гэж бол яг үзэхгүй. Дахиад нэг хүн бол хэрэгтэй л гэж бодож байна. За өнөөдөр гурлаа чи Nets-ийг нэг яриад яах вэ гэсэн тийм ээ. Nets төртөд дөрөв болж байгаа юм чи. Гэхдээ зүгээр Nets дээр нэг юм би хэлчихвэл одоо бид нар хамгаалалт аварга авдаг гэж ер нь зүгээр сагсны одоо гол философи тэр гэж ярьдаг ч гэсэн энэ жилийн Nets болоод ер нь тоглоогоор аварга авах боломж бий гэдгийг харуулад байгаа юм шиг үнэхээр амар супер тавуулж байна шүү дээ. Тэгээд Durant-ийн гэмтэл хэр байх нь тэндээс тэгээд яг плей-оффт одоо 100% байж чадахгүй юу гэдэг энэ асуудлууд яах вэ? Өөр Торонтод орчин баг байгаа юм шүү дээ. Саяны багуудаас Miami байна л да. Miami худлаа шүү дээ. Miami өнгөрсөн жил Аз шүү дээ. Өнгөрсөн жил Аз. Тийм үү дээ. Яг одоо Miami-г одоо бодоод байгаа юм нэгдүгээр өнгөрсөн жил нөө хоёр урд тоглолтог хоёр шидэгчийн маань багууд сайн мэдээгүй судлаагүй байсан. Одоо л ихэд судлагчаа тэгж амар юм довтлуулахгүй байгаа. Нэгдүгээр та хоёрдугаар будагтай талбай хамгаалт гэж ер нь бол баг байхгүй тийм адилхан байгаад байгаа. Тэгэхээр
Майами одоо ер нь Хардны 8-аар Майами л чичирх байсан зам байна даа л гэж бодоод байгаа шүү дээ. Тэр хоёроо явуулаад Майамид Ариза очсон тий. Ариза очоод яг одоо Iguodala Ariza гэдэг нэг юм жигүүрийн хоёр сайн хамгаалагчтай болчлоо л. Гэхдээ тэр хоёрыг ашиглах боломж нь хизээж гараа гэдэг. Тэгээд өнгөрсөн жилээ Bubble би Майамиг яагаад аз хийсэн гэхээр нөгөө залуу хүүхдүүд тийм ээ коллежоос гараад удаагүй ийм хүүхдүүдийг зочдууд байрлуулад нэг ийм хаалттай юм тоглохоор тэр чинь нөгөө ахмад төгшин тоглогчдоос илүү тийм амьдралаас салаад удаагүй айгүй гоо зөгцөөд байгаа байхгүй да. Гэр орлогоо санах барих юм байхгүй шүү дээ. Өөрөө хөгжүүл чинь 40 хоног, 50 хоног, 60 хоног болоод тэгэхээр чинь эхнэр хүүхдээ санаад хямраад ингээ гэрийнхээ хоолундыг одоо манахаар бол санаад энэ төрийг л би бол тэр сэтгэлзүүд амар нөлөөсөн гэж бодож байгаа. Тэр пижигийн жишээн дээр одоо ярихад те. Найз өгнө эхнэрээ санаад ерөөс өдрөгөө сугарсан л шүү дээ муу тоглоод байдаг чинь. Пол Жоржо. Тэ. Пол Жорж гэснээс одоо Clippers маань солилцоо 8 бас зайлшгүй шаардлагатай байна. Маань гэдэг чи үлээ. За Clippers би юу нэг болцсон юм. Гүү би чинь бол баг дэмждэггүй тэгээд ерөнхийдөө Cleveland-д харж явдаг. Cleveland Philly хоёрыг л ерөнхийдөө харж явдаг. Тэгээд энэ жил болохоор улирал эхлэхэд Богоцоо ярьж байсан хин төрүүлэхөө гэж ярьж байхад би чинь Clippers Bucks хоёр финалд үлднэ л гэж ярьсан чинь гинт Harden ч Brooklyn бодоод сүлдөр утгаасан юм байна. Өнгөрсөн жилд бол би Clippers-ийг төрүүлэх баг гэж сонгоцсон байсан. Тэгээд юу болсныг одоо яриад яах вэ? Бог Clippers-ийг юу гэж харж байгаа юм бэ? Солилцоо 8 ер нь хэрэгтэй юм уу? Энэ чигээрээ баг үлдчих юм шүү үү? За энэ чигээр бол худлаа Clippers бол энэ чигээр бол хэцүү. Lowry-ээр бол хамгийн зүтгэхтэй баг тэгээд юу болох нь хараад. Clippers-ийг бол би ер нь зүйлүүд яриад байгаа л да. Багийн баланс гэж их ярьдаг болсон тийм. Багийн баланс төр Utah бол их гоё гэдэг гэж ярьдаг. Clippers-ийн баланс байхгүй л тийм. Тоглолт болгоноор янз бүр нэг бол сайн тоглоно тэгээд тийм болохоор би бол Clippers-ийг бол энэ жил амжилт гаргахгүй л гэж харж байгаа. Энэ жил тэгээд Lou Williams-ийн тоглолт бас яг одоо саяны Бог хэлдэг шиг ингээд юм доктортой биш байгаа даа. Тэр нь бас нөгөө сэлгэнийх нь юмд их нөлөөлөд байгаа юм уу гэж харагдаад байна л да. Тэгээд Clippers Lowry хэрвээ одоо Philly руу явчлаа гэж бодоход тэгвэл Clippers Богийн зүгээр сая холбоо тоглогчийн байрал дээр хүн хэрэгтэй гэж тэгж харж байна уу? Тийм. Beverly биш. Lou Williams биш те. Бөмбөгийг гоё шилжүүлдэг юм. Lonzo-ро зүтгэл бас их сонирхолтой баг шүү гэлээ. Тэгвэл Lonzo гэж манай буус авах гэж байгаа. Тийш юм шиг явах хэрэггүй очиад өгчүүлэлтэд тоглож яадаг. Манай буус дэрсэн дээ. Манай буус ч бас нөгөө Markkanen нэтер явуулаад ингэн гэдэг нэг юм яригдаад байгаа. Гэхдээ мэдхгүй дээ бас хэцүүтэй маань ч яг болсон хандл боллоо гэхгүй бол. Тэгээ азаа тэр Clippers дээр ер нь тэгвэл өөрчлөлт хэрэгтэй юм уу эсвэл энэ чигээрээ дахиад үзэх юм уу? Clippers яг энэ жил ихтэй айгүй хэрэгтэй юунууд авсан л та хүмүүс авсан. Багийн тоглолттой хүмүүс нэлээд авсан. Luke Kennard байна. Батун байна те. Хамгаалтандаа одоо Montreal Harris-ийн оронд бол хэн илүү байгаа шүү дээ одоо. Ibaka самбарын бодлогын хамгаалт нэрээ илүү авсан байгаа. Одоо тэгээд би Clippers-ийг харж байгаа юм тоглолт найруулах хүн хэрэгтэй гэж боддог. Ерөөсөө плей-офф ихлээр ингээд явгот өнгөрсөн жил чинь нэгээс хэрнийг хоёр суперстар маань нэгээс хэрнийг явсараа гал дууссан. Энэ жил бол тоглолт найруулах холбогч хэрэгтэй. За Clippers тийм байдаг юм байж. Тэгвэл өрн төс тэргүүлж байгаа Utah-г ер нь юу гэж бодож? Utah-гийн талаар яг тоо лайв дээр их олон ярьсан байх. Гэхдээ би яг та хоёрыг ингээд юугийн сонсомоор байна л да. Utah-г одоо яг бид тэр аврал төлөө контентер ингээд бүх юм бүрдсэн баг гэж хэлэх болцсон уу? Болоогүй юу? Utah бол одоо манай Богийн дэмждэг 10 багийн нэг байгаа. Манай Utah л гэдээ бас ороод. Манай Utah гэж Богч хожиж байгааг нь манай гэж. Манай Brooklyn гэж ороод. Хожиж байгаад ч биш л дээ. Тэр би тоглолтыг яг арга барил нь гоё гоёдаг л дэмжиж ярьдаг. Тэгээс бол би Utah-гийн фэн биш. Та бүхэн мэдж байгаа. Team LeBron. Utah дээр тэгээд за холбоо тоглогч Mike Conley болж байна. 2-2 дээр Donovan Mitchell болж байна. 3 дээр за English 3-4 айлнч бай. За 5 дээр Gobert болж байна гэж бодож байна. Ингээ ер нь яг гарын тавтыг ингээ харахаар яг контендер хэмжээнд үзэх баг мөн үү биш үү? Дээрээс нь сүүлийн хэдэн тоглолтууд их ойрхон хожигдсон тоглолтууд дээр нэлээд шүүмжилсэн шүү дээ. Utah-гийн тоглогч дасгалжуулж байна. Тэгээ манайхыг лиг бүр ингээ албаар хожуулахгүй байгаад байна. Тэгээд бас нэг мөнгөд оруулмаар хөтлүүлсэн. Ер нь нэг жоохон тийм бас яваатж байгаа юм бол энэ тоглогчдыг гомдолж байгаагаар. Сүүлд нэг Вашингтонд нэг амар хожигдсон л гэдэг. 20 оноо хожиж явж байгаа. Тэгэл жоохон байраад буцаад хожигдсон. Тэгээд ерөнхийдөө плей-офф ихлэхээр ямар ч системтэй баг байсан багууд ойрхон хоорондоо тоглож явж байгаа. Сүүлийн 3-4 минутанд ерөнхийдөө ур чадвартай хүмүүс л шийдээд тоглогч нар тоглолтыг ер нь шийдэж байгаа. Ерөөсөө тийм болохоор одоо Utah байгаа тоглогч нараас одоо тэгж шийдэж чадах хүн одоо Donovan Mitchell маань мөн үү биш үү гэдгийг бол одоо сайн хэлж мэдэхгүй л байна юм байна. Арай залуу байгаад байна л та. Тийм үү.
Богийн энэ тал дээр За, зүгээр би бол- надад няцаах юм юу вэ? За би бол шууд контендер баг гэд хэлчмээр байна. West-ийн контендер баг. Одоо West-ийн альж багийг бол плей-оффт хожиход бол асуудал байхгүй гэж харж байна би бол гэдэг. Доноvan Mitchell бол би бол тоглолтуудын ерөнхийдөө үзэж байгаа. Тоглолтын төгсгөл рүү ер нь тоглолтыг уншдаг болоод байгаа. Тоглолтын явцад бас пас өгж байгаа. Сүүл рүү бас оноо их авдаг болсон, дайрдаг болсон. Доноvan Mitchell бол нодлон 7 дахь тоглолтод бас харамсалтайгаар хожигдчихсэн. Тэрнээс бас их туршлагатай болсон байлаа. Тэгэхээр бол би утаг бол энэ жил West-д бол яач магадгүй. West-ээс гараад ирч магадгүй гэж харж байна. За дараагийн баг Денвер ямар солилцоог шаардлагатай байна? Эсвэл хэрэггүй юу? Денвер өнөөдөр Торонтод бас лолооноор хожигдлоо. Тэгээд Денверийг бол би бол аль дээрээс хойш тэр өнгөрсөн жилээс хойш дээрээс гэж ингэж боддог л та. Яг ингээд Йокч Мөрэй хоёр ингээд сайн тоглоод оноо аваад байгаа нэрээс хожил хангалтгүй байгаа тал. Тэгээд цувралт хожиход тийм. Тэгээд 3 дахь ч одоо оноо авах тал дээр тийм түлхүү анхаарсан тим тоглогч хэрэгтэй гэж бол хараад байгаа. Гэри Харрисыг бол одоо нэлээд хөгжиж болов гэж бодлоор яг хамгаалтан дээр сайн хамгаалдаг гэсэн товтлогон дээр нэг төдийлө үүрэг оролцоотой байж чадахгүй байгаад байна. MPG-гээ одоо ер нь солино гэдэг байна. Тэгэхээр би бол одоо 3 дахь оноо авах нь илүү их хэрэгтэй болов гэж бодож байна. Тэгээ 3 дахь нь Porter Junior болоогүй гэж би одоо өөрөө фэнтезид авсан Porter Junior гайгүй үзээд байх шиг санагдаад байна. Хамгаалахгүй юм л та тэгээд яг нэг сул тал нь үнэхээр хамгаалдаг байхгүй. Богийн сони юм одоо хамгаалж болдгоо юм багтаа. Богийн Nuggets дээр ер нь юу вэ? За Nuggets-ыг бол би ингэж харж байгаа. Ер нь балансгүй болчиход байна л да. Нодлын энэ төр бол гайгүй тоглосон. Энэ жил бол энэ тоглолтод нэг унаал, нэг айгуу сайн тоглоод. Тэгээ ерөөхдөө Йокчтэй их холбоотой болчиход байна. Йокч бас их тоглолтыг сайн тоглож иж. Тэгээ сайн тоглож иж хожоод байна. Муу тоглол хожигдсон. Мөрөө болохоор бүр нэг болохоор гинт айгуу сайн тоглол, нэг болохоор муу тоглол. Тэгээ бас тэгш тоглохгүй байна. Тэгэхээр Йокчтой холбоотой балансгүй баг болчиход байна. Тэгэхээр балансгүй баг ер нь дээшээ тоглоход хэцүү гэж л хардаг би бол. Сэлгээ нь бас их жоох хэцүү болж байгаа. Millsap-ийн тоглолт бас нэг болж өгөхгүй. Millsap ер нь одоо Денверт хэрэггүй болчиход байгаа юм байна. Одлонгоос хараад. Тэгэхээр яг зүгээр Nuggets-ийн хийх солилцоо магадгүй тэр Орландогийн Aaron Gordon ч юм уу те нэг ийм одоо жигүүрийн 4 дээр тоглож 3 дээр тоглож ийм залуу ирч хүчтэй дахиад нэг ийм тоглогч байвал одоо зүгээр юм болов уу гэж бас түрүүний богийн дөрөв хэлжсэнээр хамгаалах чадвартай тийм үү. Одоо Michael Porter Junior бол тоглоонд бол ярхам алга харамсалтай ерөөсөн хамгаалт байхгүй болоо тэгэхээр энэ дээрээ бас нэг юм нэмэх ёстой болов уу гэж тэгж харагдаж. За гурлаа энэ хүрээ төр завсарлаа эргэж ирэхдээ Lakers-ийн талаар Anthony Davis-ийн гэмтэл, LeBron-ийн гэмтэл энэ талаар олон үзэгчдээс сонсохыг хүсэж байгаа. Энэ талаар эргээд. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Jersey Zone. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Le Noble Wine. Нэвтрүүлгийн хамтран ажиллагч Заяа Бэлгээ. За эргээд тавтан хурал төмрөгийн шоу нэвтрүүлэг удирдлагын тусгай дугаар. За энэ дугаараар ер нь нэвтрүүлэг маань эргэж ирж ирнэ гэж хэлж болно. Тэгээд плей-офф төгсөж байгаа учраас нэвтрүүлгийг цаашдаа хийгээд явж явж байгаа. За дараагийн ярих баг маань Lakers-гээ дөрөв завсарлахын өмнө хэлсэн. Гэхдээ Lakers-ийг ярихаас өмнө бас нэг ярих баг байгаа. Энэ бол Phoenix Suns. За одоогийн байдлаар бүсгийнхаа хоёрт явж байгаа. Phoenix төр юу болоод байна хоёроо? За боо ярихгүй. За Phoenix Suns бол ер нь бол за бүгд л хүмүүс үзсэн баг. Тэгээ Chris Paul ирэл ерөөхдөө арга барил өөрчлөгдсөн. Гой сагстай болсон. Тэгээд Devin Booker ч гэсэн ерөөхдөө тоглолтоо бас олоод байна. Тэгэхээр Phoenix Suns бол ерөөхдөө сайн байна. За солилцоо одоо хийх нөө бас тэр их сонирхолтой байгаа. За тэгээд жижиг зах зээлтэй бодлохоор бас том тоглогчд ирэхэд хэцүү байх одоо энэ солилцоогоор тэгээд Suns бол энэ сайн байгаа л гэж хэлээ да би. Jay Crowder-ыг яг явуулж магадгүй гэдэг юм яригдал байна. Тэгээд за 5 номер бол ойлгомжтой тийм үү? Aiton, Kaminsky хоёрыг ингээд тоглож байна. За нэг дээр бол мэдээж Chris Paul байна. За хоёр дээр энэ бол бас яг тийм баталгаатай байрлал шүү дээ. Devin Booker бол 3 дээр 2 дээр аль алин дээр нь бас тухайн нөхцөлөөс ээлж тоглоод байгаа. Яг энэ одоогийн байдлаар үзүүлсэн Phoenix-ийн амжилт юу бодтой юм аа. За итгэж болохоор одоо удирдлагын тал нь явцсан. Одоо итгэл яваад ирж өнөөдөр одоо Орландод хожигдчих юм да. Тэгээд ерөнхийдөө Phoenix-ийг би плей-оффт бол тэгж хол явна гэж харахгүй байгаа. Тэгээд Booker бол өнөөдөр хэлсэн байлаа. Манай бол энэ хангалттай байгаа юм үзнэ л гэсэн байлээ. Тэгээд яг дээшээ үзнэг үл би бас яг итгэхгүй шүү Phoenix-т. Нөгөө Chris Paul-ын шүрмэс татуулах гэж асуудал шүү дээ тийм үстэй. Тийм. Тэгээд энэ CP бол сайн бөхөдөд болохоос өмнө CP их сайн тоглож байсан л да нэг хэсэг тий. Бөхөд одоо болох гээд их соосон гэж бодвол харж байгаа. Тэгээд бөхөддөөс хойш төдийлнийх тоглож байхаа болоод нөгөө залуу тоглогч нар лугаа төлөхгүй пас хаяад бага найруулж тоглоод байгаа. CP байна. Яг хөө Phoenix-ийг би бол зүгээр ингэж бодож байна. Яг одоо 7 тоглолтын цувралд контендер багуудтайгаа Денвертэй жишээ нь
Ютата тий одоо насаараа ийм ойролцоо энэ багуудтайгаа таарахад Фениксийг үнэхээр таамаглаж хот хэцүү баг байгаа даа байхгүй. Энэ цувралд хожиж гулууч гэдэг юм уу тий. Ингээд ботход айгүй хэцүү. За Clippersтэй Lakers-тэй энэ багуудтайгаа таарахад бол би бол одоохондоо итгэхэд арай л хэцүү. Арай нөгөө хэд нь арай зузаан сэлгээ мэлгээд арай танигдсан тоглогчд байгаа даа байхгүй. Тэгээ Phoenix-д бол яг итгэхэд бол жоохон хэцүү л. Гэхдээ миг яаж өгдөг жил болгон плей-оффд орсон дараа нэг баг сюрприз өгдөг. Тэр багуудын нэг нь Phoenix байж магадгүй ер нь Монголд итгэж байгаа өнцөг манай оюу дүүрэл итгэж байгаа хаа. Phoenix-ийн 20 фэнүүд. Phoenix-ийн 20 фэн л итгэж байгаа. Тэгээд яг юу болох нь тэгээ бүгдээрээ харцгаая. Phoenix рүү дэшээ тэгээ гараад ирүү сайн л. За тэгээд дараагийн баг нөгөө түрүү ярьжсэн Lakers дээр ер нь ярих юм нилээ байгаа. Anthony Davis-ийн гинтл, LeBron-ийн гинтл гэдэг ер нь та хоёр юу гэж харж байна? Ингээ багийн хоёр од гинтчээр ер нь яах юм одоо энэ байгаа баг гэж. Гэхдээ одоо солилцооны аймаг Lakers хамгийн хэрэгтэй. Ялангуяа би бол нэлийн дээрээс хойш хэлээд байгаа нэг юм бол тоглолт найруулах хүн би хэрэгтэй гэж бодоод байгаа. Өнгөрсөн жил бол Rondo байж Lakers-ыг навар авахд нэлийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хардаг тийм. Тэгээд Шрёдер бол яг тэгж холбож найруулж чадахгүй нь ерөөдөө довтлох чиглэлээ. Шрёдер ч бүр аягүй сайн тоглож гээд Монголын Lakers-ийн фэнүүд тэгээд их юм шүү дээ. Боогийн. Гэхдээ Шрёдер энэ эвгүй шүү дээ. Эвгүй гэдэг нь ерөөдөө довтлогын чиглэсэн тийм холбогчтой. За яг сэлгэнээс гарч ирээд оноо зүр довтлгээд өгөх юм бол Шрёдер бол довтлол байна. За би бол Шрёдер ингэж харж Lakers бол тийм довтлогч холбогч бол хэрэггүй хөө. Довтлох нь бол Anthony Davis, LeBron James, KCP тэр бүгд чинь найруулдаг л хэрэгтэй. Нодлонгийн Рондогийн ажлыг хийх хэрэгтэй. Тэгээд Рондогийн төвшөнд бол хүрэхгүй гэж хардаг. Шрёдер тэгээд одоо шидэлт нь бас найдвартай биш те. Тийм болохоор Lakers бол нэг тийм актер хөв нөлөө үзүүлэхгүй л гэж харж байгаа билээ хот бол. Яг нөгөө Талны Хордон Такер гэдэг залуу байгаа шүү дээ. Дөнгөж 20 настай жоохон хөвгөлтэй. Өдөрлийн өмнөх тоглолтууд дээр айтаа гаргасан. Өдөрлийн дундуур зарим нэг тоглолтод айтаахан байлаа. Одоо ингээд LeBron AD гинтэд гараанд гараа тоглуулах юм уу гэсэн чинь тоглуулсангүй. Энэ хүүхдийн өсөх одоо тэр цаг хугацаа хүлээх хугацаа бол Lakers даалга байна шүү дээ, тийм биз дээ. Тэгэхээр Кузмагийн нуруунд дээр бүх юм ирсэн. Куз ер нь яг ямар тоглолч юм? Куз энэ жил ер нь бол их сайн байгаа л та. Өмнөх жилүүдэд бодох юм бол саксны одоо ойлголт нь илүү сайжирсан юм шиг л санагдаж байгаа. Хамгаалалт нэр идэвхтэй байгаа, тоглоом дээр очиж гаргаж байгаа шийдвэрийн чинь айгу дайжгүй болчих юм санагдаад байгаа шүү дээ. Загварын чиг хандлага жоохон тийм болохоос саксаа жоохон анхаарчул гайгүй. Сакс руу түлхүү анхаарсан дээр явах тэр загвар магвар бол одоо сакс тоглоод нэг хамаагүй л. Тэгээд хоёрын араа нэг ийм мэдээ явж байгаа шүү дээ. Монтрес Харлиг 8-ны нөгөө самбарт юунд нэрийг оруулсан гэдэг. Тэгээд нөгөө Lakers чинь энэ удирдлийн өнгөрсөн удирдлийн дараа хамгийн том авсан хүн энэ үстэй баг самбараа мануулахад эдийг араас. Тэгээд Маркс бол харамсалтай бас болсонгүй те. Бодж исэн хэмжээнд. Тэгээд би Lakers дутгаж байгаа юм юу гэж харж байна гэхээр өнгөрсөн жил тэр Javel Magid, Dwight Howard, Anthony Davis гээд гурван ийм урт өндөр тоглогчтой байсан. AD-г суунгууд нөгөө хоёрын баг хамт ашигласан бас тоглолтууд их байна шүү дээ плей-оффт те. Эсвэл жижиг тавар тоглодог баг дээр бүр алийг ч ашиглахгүй авцсан ийм тохиолдлууд байгаа. Тэгэхээр яг тэр нөгөө нэг том урт чаттай өндөр тоглогчдын тэр юм л дурч чинь тэр голоор зүгээр хин дуртаа дайрж ороод Монтрес ч бас тийм өндөр биш байгаа шүү дээ. Хин дуртаа самбарлууд автаад байдаг. Энэ дээр л ер нь Lakers хамгийн сул тал гэж харагдаж байна. Тэгэхээр одоо хамгийн их яригдж байгаа нэр Андре Драмондыг авчуул гэж яриад байгаа. Драмонд ер нь яг тэр асуудлыг шийдэх тоглогч мөн үү? Юу гэж харж байна? Самбарын хамгаалалт дээр Драмонд бол ер нь болно шүү дээ. Lakers гэх юм бол нэлээд үр дүнтэй л юу болох байх. Гэхдээ Lakers-ээс илүү бас баас төвчүүд надад их гоё санагдаад байгаа шүү дээ. Баас бүр бас гоё баг үрдэх гэдэг тийм. Lakers тэгээд ер нь энэ би ингэж бодоод байна л та. Энэ жил дээшээ үзэх багууд ерөөсөө өндөрч үзсэн, наадханч үзсэн, айл алаар нь үзэхэд л ерөөсөө бэлэн багууд л дээшээ явна гэж бодоод байгаа. Тэгэхээр одоо контендер аргалт үзье гэж байгаа багууд аль болох өндөр наамхан тий аль тавтаар үзсэн сэлгээ сайтай тийм багууд л юм дээш явна гэж бодоод байгаа. Lakers жижиг тавар үзүүл яах вэ боогийн? Жижиг тавар үзүүл нодлон Хьюстонтэй үзэлтэй плей-оффт. Тийм тэр жижиг тавтар үзүүл би Шрёдерд итгэхгүй байна юм уу. Шрёдер л Рондо шиг тэг жижиг тавтар гоё тоглолч. Шрёдер одоо чамд ямар гин буруу гэж хэлдэг чи яаж алчаад байгаа юм бэ? Гэхдээ би Шрёдерийг ер нь тоглолтын мэднэлтэй Оксид байгаас л мэднэ. 6 дахь тоглогч бол их гоё тоглолт. Ер нь бол маш сайн сэлгээний тоглогч юм шиг санагдаад шүү дээ. 6 дахь тоглогч бол гоё болдог. Яг гарааны тийм найруулгыг гээд багийг нэг гоё чиглүүлдэг. Тэгээ Рондогийн нөлөө хийсэн гүргийг бол би хийж чадахгүй гэж харж байгаа тий. Марк Газол тэр дүн тавихад арай эрт байна. Миний хувьд бол.
Марк Газол плей-оффт яг ямар үр дүн гарахыг би бас таашгүй л байна тийм. Одоохондоо бол яг үйлдвэрлэлд ингээд насан ч бас нэлээд явж штэ Газол ч одоо 36 мургаатай болж байгаа. Тийм болохоор Газолыг бол хүмүүс их дүгнж байгаа болоог муу байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн баг тийм. Би бол тэр дүгнэлтэнд арай эрт байна гэж харж байна. Миний хувьд бол. Тэгэхээр Lakers одоо явал Редикийг л авч байгаа юм. Редиктэй Бруклин. Редик шиг Бруклин явцсан гэдэг нь шүү дээ. Ер нь батлаад тодорхой болсон уу тийм. Үгүй тийм. Яг яригдаад тахаар тэгээ баг болчихсон баг. Ам тохиротой. Төмрийн Lakers гэснээс энэ Алекс Карусо одоо жоохон довтлцохооны чиглэлийн юм жоо хөгжиж болтгүй юм болоо. Нэлээд олон жил бас NBA тоглолцлоо шүү дээ. Хамгаалалт бол үнэхээр сайн байгаад байдаг. Зөвхөн довтлогоон дээрээ жоохон тийм үр өрөөл айгу багтаа оролцоод байна. Довтлогоонд оролцуулах боломж нь байхгүй байгаа байхгүй. Тэгээд сая яаж явд эртэж нэг амар тархин нөхөлсөн шүү дээ. Тэрээс одоо LeBron гимтцүүд яг уг нь өдөд Карусогийн тоглолт яг гой болох байсан байхгүй. Тэгсэн тэгээ 10 цаатаа гимчлээ. Би бол дөрвөлжлийн тэр плей-оффын зарим нэг тоглолтоос нөгөө garbage time гэдэг те шийдэгдсэн тоглолтууд дээр Карусо гаргаад тоглох харж байхад бол довтлогоонд бас хөөрхөн холоолох юм байл шүү дээ. Уг нь бол тэгээ дээрэс нь KCP энэ жил өнгөрсөн жилиг бодсон бол аюу муу тоглож байна. Бүгдтэй болоод хандсан юм чинь. Бүгдтэй болоо гэрээгээ хийлээ одоо тэгээ жоохон амармаар байгаа болов яамаар байгаа болов. Одоо явуулаад гэж яаж байгаа шүү дээ. Энэ бол би бол Lakers-ыг ер нь самбарын асуудал гэхээс илүү урдаа асуудал тань л гэж харж байгаа шүү дээ. Самбар бол нэг номерын асуудал биш гэж харж байна. Нэг номерын асуудал бол урдаа найруулгал гэж хараад байна. LeBron-оос хоёр дахь найруулж шүү дээ. LeBron бол угсаа тоглолт тэгээ 30 минут найруулж байгаа шүү дээ. 30-аас 36 минут тоглож байгаа. Хөлдрөлд бол плей-офф гараад тэгэхээр бас илүү тоглож байгаа. Найруулга дээр бол туслах хүн хэрэгтэй л гэж хараад. Самбар бол хайрал Антони Дэвис, Газол за тэгээд тэр залуу Джонс гэж залуу байгаа тийм. Джонс гэж залуу бол бас идэвхтэй байгаа шүү дээ. Өмнө нь Golden State тоглож ирсэн залуу байгаа. Самбар дээр бол би нэг номерын асуудал гэж бол харахгүй байгаа. Дээрээс нь бас шийдэлтэн дээр л гэж ер нь таархан болчиход байгаа шүү дээ. KCP хийхгүй бол тэгэл Lakers одоо 3 шийдэлтэй хойроо нэлээд хойгоор явж байгаа шүү. Нэлээд сүүлээр явж байгаа. Тэгэхээр тэрийгээ сайжруулахгүй бол одооны сагсанд бас явахгүй бас эргэлзээтэй шүү. Хэцүү. Плей-оффт бас нөгөө нэг эвгүүтэд нэг хитэ хожигддаг тоглолтоо шийдэл дундахгүй л асуудал байсан шүү дээ өнгөрсөн жил те. Нөгөө багийн сайн шийдчихээр очиодсан. За гурлаа дараагийн 10 тоглолтын хуваарийг одоо харуулъя те. Энэ 10 тоглолтын дээр би яагаад онцлоод гэсэн гэхээр энэ одоо харагдж байгаа 10 тоглолтын дээр дараагийн ингээд 4 тоглолтын гэртээ хийх тоглолт. За үлдсэн 6 нь аялын тоглолтод хийх тоглолт. Тэгээд дээрэс нь нөгөө плей-оффын байралд явж байгаа багуудтай хийх тоглолтууд нь 50% дээш тоглолтууд нь байгаад байгаа байхгүй. Тэгэхээр яг энэ 10 тоглолт бол Lakers-д аягүй чухал тоглолт. Яагаад чухал гэж юм тэр энэ 10 тоглолтод AD LeBron хоёр оролцохгүй байх магадлалтай. Тэгээд одоогийн байдлаар нөгөө 3 4 дээр явж байгаа Lakers чинь ингээд доош унсаар байгаад за нөгөө хоёр чинь ирлээ гэж бодоход дахиад дээшээ мацах гээд ингэж оролцоороо ер нь нөгөө нэг 3 дугаар байраас доогуур байраар плей-оффт гарчвал аюул болох гэдэг байгаа байхгүй. Тэгээд нөгөө нэг плей-оффт орох эрхийн төлөө тэмцээнд орчих шүү дээ. Энд дээр та хоёрын ер нь богийн одоо Lakers-ыг авраг хамгаална гэж бодож ер нь энэ дээр айц юм байна. Надад бол тэр бол маш сонирхолтой санагдаж байна. Ягаад гэвэл доошоо унчвал бас тэр хасах шатны тоглолтод бас Lakers ороод илүү сонирхолтой бол LeBron-ыг бас дахиж нэг шалгуур орж ирнэ те. Тэр бол маш сонирхолтой санагдаж байна. За тэгээ энэ олон LeBron хийдэггүй цуврал дээр Lakers-ийн хувьд бол Кузмаг яг багийн 3 дахь лидер үү эсвэл ирээдүй гэдгийг харах хэрэгтэй байх гэж ярьж байна би бол. Дараагийн тоглолтууд дээр те. Энэ 10 тоглолтод Кузмаг үнэхээр өөрийгөө харуулж чадвал за Lakers-тэй цаашаа ирээдүй байна те. Хэрвээ Кузмаг дээр өндөр түвшин тоглож чадахгүй бол за ер нь солилцоороо орох юм байна гэсэн. Дүгнэлт хийх багийн хувьд бол тийм дүгнэлт хийх байх гэж би бол харж байна те. За энэ нэг плей-оффын плей-ин tournament гэдэг манай бас зарим үзэгчид хэрвээ мэдэхгүй байгаа бол энэ дээр тайлбар өгчүүл те. 9-10-аар гарсан багуудын хувьд хоорондоо тоглоод хэн 2 хожсон нь дараагийн нөгөө плей-оффын байрлалын төлөө тоглох хэрэгтэй болно. 7-8-аар гарч байгаа багуудын хувьд хоорондоо тоглоод 1 хожсон нөгөө байрлалын төлөө тоглох юм хэрэгтэй болсон. Тэгэхээр зүгээр бид нар төсөөлж ярьж байгаа шүү дээ. Lakers ингээд 6-аас доошоо унчих юм бол энэ дээр ороод ирэхээр за ер нь бас жоохон эрсдэлтэй. Учиргүй Lakers-ыг бол тэр хожигдно гэж бодохгүй л дээ. Гэхдээ бас нэг жоох ачаал юм бол ирнэ шүү дээ, тийм үстэй. Тэгээ ирнэ л дээ. Гэхдээ яг хуу бас одоо ингээд доош унжил Lakers бас зүгээр болов гэж бодоод байгаа. Тэгээ плей-офф эхлэхдээ учраа хоорондоо олчвол тийм илүү хэрэгтэй болов гэж бодоод байгаа. Тэгээ түр яг Богийн хэлсэн дээр юу бол одоо нөгөө хоёр суперстар нь байхгүй гэж залуу тоглогч нар болон бусад нөгөө үүргийн тоглогч нар илүү их тоглолтонд анхаарч тоглолтоо нэг жоох ахиулах тийм гоё тийм боломж гарч ирээд байна л да. Энэ дээр одоо яг сүүлийн 11 тоглолтод за 12 хожигдох юм бол бас нэлээд
доош унах үйлдэл гэж бодоод байна. Багуудын хожил хожигт аягүй ойрхон байгаа ч юм. Тий. Яаж нэг 3-4 холбоо заашгүй хожих юм шаардлагатай л гэж бодоод байна. Тэг яг хөө Lakers хэрвээ одоо юу гэдэг дараагийн 10 тоглолтыг 2-8 гэсэн амжилттай 3-7 гэсэн амжилттай ингээд тоглолцоод ойрхон явж байгаа шууд 6 руу 7 руу унах юм аюул харагдаад байхгүй нөгөө бусад багууд нь хожино гэж тооцсон юм бол тий. За тэгжээт л удирдлийн сүүлийн 7 хоног буюу 5 сарын 1-ээс 5 сарын 16-ны хооронд тоглолтууд нь бас л эвгүй хуваарьтай. Utah Jazz-тай 2 тоглолт хийх ийм тоглолт байна. Үнэн яг л бас плей-оффын байралд явж байгаа багуудтай тоглох юм хуваарьтай. Удирдлийн төгсгөл рүү нөгөө AD LeBron хоёроо бас гинтлээс нь дөнгөж ирээд ингэж яхад нэг шахаж тоглоулмаар байдаг. Плей-оффтой бэлдмээр байдаг. Тэгсэн чи яалтчгүй нөгөө 6-аас доошоо орчихгүй тул дээшээ үзмээр болоод байдаг. Ингээд юу нэлээд сонирхолтой юм бид нар харах ба. Тэглээгээд би Lakers-ыг зүгээр таарах юм байна гэж байгаа юм биш. Lakers-ээс илүүтэйгээр нөгөө дээгүүр гарч байгаа багууд нь бас Lakers-ээс яаж зүрх үү гэдэг бас нэг ийм асуудал. Эхний одоо тэр шатнд Lakers-тэй таарчихгүй шиг явчихсан гэдэг бас нэг ийм гарч ирэх гээд байгаа байхгүй юу? Их сонирхолтой юм болно да. Тийм. Тэгээд нөгөө 6-аар гарч ирж байгаа аль баг нь гарч ирэх нүүч гэдэг юм уу. Тэгээд Lakers-тэй эхний шатнд таарахгүй бол нөгөө дээгүүр явж байгаа Utah ч нь яах вэ? Denver нь яах вэ? Clippers яах вэ гэж ингээд баахан тооцоо их юм гарч ирэх баг л та. Өнөөдөр NBA гэлтгөө хаасайг л тэгэл тооцоо хийдэг штэ тийм үстэй. Тэгээ плей-офф дэр нь Lakers Clippers хоёрыг тааруулчмаар байна энэ жил одоо юу болох нь одоо яг өнгөрсөн жил хамгийн их хүлээсэн. Тэгээ хүмүүсийн их маргаан байгаад байгаа шүү дээ. Оо Lakers-ыг ойж, Clippers-ыг ойж. Тэр маргааныг л хармаар байна. Тэ? Тэр хоёр таарчвал гоё Utah яг конференц аргуулга гарах гэдэг. Энэ янзаараа. Энэ хоёрын талд нь алдаж байгаа. Utah нөгөө талд нэг Utah Denver хоёр нөгөө талд яалч үзэх юу харуулсан. Барсын тулааныг уулан дээрээс харна гэдэг шиг байна. Utah бол хараас очиж тэ гарч ихтэй үзнэ гэдэг. Энэ жил Utah бол Denver-ийг л тэр наваа явчих болов гэж бодоод байгаа шүү дээ. Өнгөрсөн жилийн хариугаа л бахаа л гэж. Одоогийн тоглож байгаагаар бол хангалттай байж нөө. Сууралт бол 4-2-оор бол хожгол харагдаж. Denver одоо солилцоо гэдэг яах нь те бас ямар үг болох нь плей-офф одоо удирдлийн төгсгөл ямар болох нь. Тэгээд одоо энэ өнөөдрийн солилцоо номинаци хаагдна гэдэг энэ чинь одоо тэгтээ баг 2 дугаар өрөөнд төлөх солилцоо номинаци төлөл яваад байгаа шүү дээ багууд. Тэгээд нэгээр дээгүүр тоглох баг нь бол юм хийгээд болцсон гэж байна аа. Тэр нь Brooklyn-ийн эсрэг хэцүү одоо энэ хэцүү байхаа л гэж бодоод шүү дээ. Манай Griffin гарч ирээд энэ чинь бас төвцөлтэй үзэж амар хэлсэн шүү дээ. Griffin дээр бол тий Griffin дээр би бол айгүй дуртай байгаа шүү. Тэр нөгөө Brown гэдэг хүүхэд байгаа шүү дээ. Тэр чинь бүр ингээ 3 дээр 4 дээр хүртэл тоглолоо шүү дээ. Сая ингээ Brooklyn эсрэг багууд нь хамгаалахад хамгийн хэцүү лайн ап гаргаад байгаа байхгүй тийм үстэй. Harden бөмбөгтөө тоглож чадчих, Kyrie тоглож чадчих. Ингээд ер нь бол Steve Nash тасалж өгч чадвал үнэхээр гоё зэвсгүүд байгаад байдаг. Тэгээ Brown ч тэр сул тоглоод 4 дээр тоглоод бүр илгээ надасаа нэг хэсэг. Тэгээ одоо Griffin яг тийм арга барилаараа тоглож. Одоо нөгөө Draymond Green-ийг л арга барина шүү дээ. Ер нь бол илүү нөгөө хэд тоглох пасс бүр болохгүй өөрөө явчихна. Griffin самбар доороос нэлээд хүчрэг биетэй бүр болохгүй нэг эсрэг нэг шахаад тоглож ингээд энэ бол бүр амар наймаа болчихсон. Тэгээд үр дүнгийн бид тун удахгүй харж эхэлнэ. Ер нь ихнээсээ ч бараг зүгээр цаасан дээр бол харагдаж л байна надад бол төсөөллөөр одоо тэгэхээр энэ бол зөвхөн үнээр айхтар хожоотой наймаа болчихсон гэж харж байна. Хэцүү тэгээд сагсан мөгийн бурхан тэнгэр одоо өнөөдөр төсөөдрөө тэмдэглээ явж гин гэж манай гурыг шийдчихгүй бол ер нь бол би бол ямар нэгэн баг одоогийн байдлаар Brooklyn-ыг хожих нэгтэй хэцүү л санагдаж байна. Боги Brooklyn дээр ихтэй байгаа. За би Brooklyn дээр одоо тэгээд анханасаа дэмждэг байсан. Анханасаа дэмждэг байсан гэж бодлоо яах юм. Brooklyn тэгээд сагсан мөгийн бүх юу нэ одоо бүрдчлээ тэгээд хүсэл их байна дөө Brooklyn-ийн залууч одоо Griffin, Harden за хамгийн бараг сэтгэл зүй тайван байгаа нь KD л харагдаад шүү дээ. Эйринг бол мэдээж хожихыг хүсэж байна те авраг болохыг хүсэж байна. Тэгээд уйлдралт ингээд наан цана гэж явж байна. Плей-офф руу тэгээ харъя Brooklyn-ыг. Тэгээд Brooklyn Philadelphia-тэй тулвал хэцүү шүү гэж би бас бодоод байгаа шүү. Brooklyn гэснээс нөгөө аза тэр Nick Claxton гэдэг тэр сэлгээрээс гарч ир тоглож байгаа хүүхдээ өчигдөр тэр Damian Lillard тэр хийдэг сүүлийн хамгаалалт ямар гоё болж байна те. Гэхдээ одоо тийм идэвхтэй хүмүүсээ ер нь Brooklyn-ыг хожиход хэцүү. Одоо нөө бос дүүргийн тоглогч нар нь тийм идэвхтэй те хамгаалаад самбраас аваад болоо гэгээд тэгээд тоглоод байвал ер нь хэцүүтэй. Тийм баяр. За тэгээд одоо нэвтрүүлэг маань ингээд үрээд дуусчих нэлээ 8 минут болчих байх. Бид нар өнөөдөр өдөр нэвтрүүлгээ бичсэн гэдгийг бас үзэгчдэд дахиад хэлье. Шууд явах боломжгүй учраас. За маргааш солилцоо 8 нэлээ минут болчих байх. Тэгэхээр маргааш Азабогийн лайваар эргээд бас үзэгчтэйгээ уулзч болох байх тийм үү? Энэ 7 хоногийн Азабогийн лайвын дараагийн дугаар Trade Special гэдэг бид нар маргааш бас явхад 8 минутын талаар бас базаад ярьж болох байх. Тэгээд цаг зав гаргаж студид маань хүрэлцээс хоёртаа баярлалаа. Тэгээд маргааш лайваар ирээд уулзах. За тэгээд Төмөр ахтай ч гэсэн баярлалаа. За тэгээд нэвтрүүлэгтээ урьсан ахтай баярлалаа. Тэгээд энэ ч
манай лайвын зочин хөтлөгчөөр өнөөдөр студиэс явж байгаа гэж ойлгоод байгаа бас биш байсан юм шиг байна. Азабогийн лайв хүү төмрөгийн шоу хүү алиггээр нэрж явахаас мэдгүй яг нэг л юм явж байгаа шиг ингээ явчлаа шүү дээ. Тэгээд за тэгээд маргааш ямар солилцоо наймаа болох нь уу? Ямар багууд, контентер багууд ямар байдлаар хүчээ зузаалах нь эргээд та бүхэндээ уулзцай төмрөгийн шоу нэвтрүүлгийн удирдлагын тусгай дугаараа ялаа ингээд дараа иргэд уулзтаа баярлалаа. За ажлын амжилт хүсье.